Хүнсний аюулгүй байдал талаас харсан ч тэр за мөн одоо хүн амын дийлэх хэсэг нь энэ салбарт одоо ажиллаж амьдарч байгаа. Тэгээ салбарыг зохицуулдаг 27-28 хуулийн дээр нэг юм малгай хуультай байх нь бол бас зөв гэж миний хувьд дэмжиж байгаа. Тэгээ өнгөрсөн хугацаанд бид нар хүнсний хувьсгал, цагаан алт, шинэ хоршоо гэдэг том хөдөлгөөнүүдийг улс орон даяар хийгээд энтэйгээ одоо энийхээ дагуу улсын хурлын тогтоолыг батлаад төсвөө бас энэ рүүгээ чиглүүлээд ингээ ажилласан. Одоо хүнсний хувьсгалын тогтоолыг боловсруулж явах ажлын хэсгийг та бараг ахалж исэн баг тий Баатэрсэн гişүн. Би бас ажлын хэсэгт орж ажиллаад тэгээ энэний үндсэн дээр бол нэлээд амжилтанд бол бид нар хүрсэн. Гэхдээ яг одоо бидний хүрсээр зориод байсан тэр амжилтанд бол хараахан хүрч амжаагүй байгаа. Тэгээ одоо ингээд эргээд харахаар бидний зарим урамшуул нь байгаа олж ийн үгүй юу, тэр хөнгөлөлтөө зээл нь яг бас байгаа олж ийн үгүй юу, энийг бас эргээд харах хэрэгтэй юм шиг санагдаад байна. Одоо жишээлх юм бол сүүний урамшуул бид нар өгж байгаа. Гэтэл тэр нь зөвхөн энэ улсын үйлдвэрүүдэд сүүгээ хямдхан үнээр тушаасан тохиолдолд тухайн одоо малчинд олгогдоод байгаа байхгүй. Тэгэхээр зарим хоршоод болохоор би тийшээ өгөхөөр ингээд хамаагүй бага үнээр авах гээд байгаа учраас өөрөө очиод одоо дархны зах дээр очиод зарж инаас үгээч гэх юм уу нэг ийм асуудал яриад байна. Тэгэхээр бид нар энэ урамшуул өгж байгаа тогтолцоо маань нэг буруу байгаад байгаа юм шиг. За магадгүй энэ сүүний үйлдвэр чинь бас хөнгөлөлтөө зээл аваа сүүний үйлдвэр барьсан байж болно. Тэгээ нөгөө талаас дахиад малчтайхаа сүг хямдхан авах тийм хөшүүрэг болгоод байгаа байхгүй ашиглаад. За ногооны урамшуул бид нар олгож байгаа. Саяхан бас ерхий сайдтай Сэлэнгэ аймгийн Орхон сум дээр очиж ногоочтойгоо уулзсан л та. Тэд маань одоо юу хэлж байна гэхээр за баярлалаа ногооны урамшуул ингээ өгдөг болсон та бүхэн. Гэхдээ биднэрт хамгийн том асуудал бол зойрны асуудал. Тэгэхээр баг эннийхээ оронд зойрны зээлгээд хөнгөлөлтөө зээл яг өгчүүл бүх одоо ногоочд маань өөрсдийнхөө хүчээр илүү хямдхан үнэтэй юм зойр барьчих юм а гэх. Тэг үнэхээр одоо өөрсдөө жишээлбэл би Сэлэнгэ аймагт 7-8 зойр бариулж байгаа улсын засгийн хөрөнгө оруулалтаар. Гэтэл өөрсдөө барьсан зойр нь хамаагүй илүү чанартай, илүү хямдхан байгаад байгаа хэрэг. Тэгэхээр бид нар зүгээр зойрны зээл өгөх нь илүү зөв юм а гэсэн асуудал ярьж байна. За хоёрдугаар асуудал бол бид нар төлөвлөлт маш чухал байна энэ салбарт. Одоо жишээлбэл манай тариаланчд одоо Улаанбуудаагаа тариад эхэлсэн л та. Гэхдээ намар хідэн төгрөгөөр зархаа мэдэхгүй байх шүү дээ. Тэгэхээр бид нар хэдийн хэмжээний Улаанбуудаа тарихын тэр нь ямар одоо үн өртөгтэй байхын гэдгээ. За асуултаа гүйцээг асуучих. 1 минут. Төрүүлж мэдчихэж одоо бас ашиг орлогоо зардлаа бүх юма тооцоолно. Ногоочд маань ч гэсэн зарим жил бүгдээрээ төмс тариад тэгээд нөгөө төмс нь илүүдэлтэй болоод ингээд шатчихдаг асуудалч байдаг. За дараагийн нэг чухал асуудал мал амтны эрүүл мэндийн тухай хууль байна л та. Тэгээ энэ мал амтны эрүүл мэндийг энэ одоо шинжлэх ухаанд суурилж бид нар ер нь хийдэг болмоор байна. Одоо манай мал бэлчээрийн доройтлоос болоод нөгөө уурхлаг ургамал нь ургах нь багассан учраас шимт хичээлийн одоо дутагдалд ороод тэрнээсээ үүдээд өснөөс нь чанар муутай, арьс ширэн чанар муутай болоод тэгээд нөгөө Италийн нөгөө мундаг арьс ширний үйлдвэрүүд чинь танаа малын арьс нь одоо коллаген багтай учраас будаг авахгүй байх, сунахгүй байх гэдэг асуудал яриад байна. Тэгэхээр энэ дээр бид нар хөдөө аж ахуйн их сургуулийг яг цөмд авчирмаар байгаа юм. Энэ хөдөө аж ахуйн салбарынхаа тэгээд энэ дээрээ суурлаад бас За ажлын хэсэг хариулъя. Баатэрсэн гişүн. За хүнсний хувьсгал дээр та бид нар яаж ажлын хэсэг байгуулад ажиллаж байсан. Ер нь бол хүнсний хувьсгал үр дүнгээ өгсөн. Сая би нэг аж ахуйн нэгжтэй уулзж байхад бол яг одоо хүнсний хувьсгал шиг ийм хувьсгалаа яг тогтсон аж ахуйлын та нар өгөөч. Тэгвэл наа чи үр дүн өгөх юм байлээ гэдэг байгаа байхгүй. Нэг. Хоёрдугаар хүнсний хувьсгал дээр бид нэг алдсан зүйл бол хүртээ хэмжээг дээшлүүлэе гэж хэлсэн шүү дээ. Шинэ аж ахуйн нэгжүүдийг бий болгоё. Тэгжээж одоо аж ахуйн орон нутагт одоо хөл дээрээ босноо, орлого бий болно, нөгөө нэг дунд давхарга бий болно. Тийм болохоор хүртэм сайжруулъя гэж хэлсэн. Нэг хийдэг юм бол ерөөсөө энэ дээр байгаа аж ахуйн нэгжүүдэд туслаад дэмжиж явцснаас биш шинэ аж ахуйн нэгжүүд бий болох дээр бол айгүй дутагдaltaа бий болцсон. Дутагдaltaа та бас энийг л хэлээд ах шиг байна. Тэгэхээр би энэ хуулийн дээр босоо удирдлага оруулж ирэх гээд исэн юм аа.
Яагаад тэгэхээр эндээс ингээд бодлого гарч идэг. Монгол улсын ерөнхийлөгч нэг бодлого одоо айгүй сайхан санаачлаг гаргаад ингээд явж идэг. Хөдөөж хүн бодлого гэдэг нэг юм гаргаж ирэл одоо сая Батулга сайд байхдаа гаргаж ирсэн хөдлөөж явах бодлого байгаа гэдэг байгаа шүү дээ. Эн чинь тэгээд цаасан дээр үлдчихэд байгаа байхгүй. Энийг хэн хэрэгжүүлж яах гэхээр энүүхэн хэн одоо хөдөөж хулуу анхаарал хандуулдаг засаг дарга одоо иргэдийн хурал нь сүгэж авч үздэг, бусд нь бол үздэггүй. Яг орон нутгийнхаа проблемыг шийдэл цаашаа хараад явчихад байна шүү дээ. Түрүүн тэндээс хэлсэн шиг хөдөөж хуг бол бид нар мэднэ гэдэг шиг ингээд өөрөөр нь явуулаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бодлого хуулийн дээр түрүүний оруулж ирсэн бодлого нэгдмэл байна. Энэ бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлнэ гэж жоохон өдөө аж ахуйн сайд дээр нэг жоохон хариуцлага өгүүлгээд тэр хүн улирал тутамд одоо таны хэлж байгаа төлөвлөлт гэж байна шүү дээ. Тэр төлөвлөлтийг чинь нөгөө орон нутагт мэддэг хүн байхгүй. Орон нутгаас ямар төлөвлөлт хийх гээд тэр нөгөө нэг газар тариалангийнхэн чи ямар шатанд явж байгаа, яаж байгаа нэг давхиж очиж мэдээлэл авж байгаа болохоос биш яг тэднийг газар дээр нь ингэж өдөртөн зохион байгуулж туслаж дэмжиж байгаа юм байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр одоо цаашдаа бол энэ босоотой хэмжээнд явдаг ийм бодлого хүрдэгл болох шаардлагатай болчиход байгаа. Зөвхөн яг мэнэлээ энэ хэдэн жил одоо ноцолцсны ганц алдаа нь бол бид нар энэ бодлогоо хэрэгжүүлж чадахгүй нэг ийм юунд л очиод байгаа. Энийг л засахын тулд ямар сандаа босоо бодлого, босоо тогтолцоо гэдээ би оруулж ирэх гээд яваад байгаа. Ногоотой холбоотой асуудал дээр ганц асуудал чинь дахиад зойрны асуудал байгаа шүү дээ. Тэр зойрнд чинь хамгийн чухал асуудал чинь зойр байхад тэрийг одоо өнөөдөр бид нар зойроор хангаж чадахгүй л яваад байгаа байхгүй юу? Тэгээд харин энэ хуулийн дээр таны саяны хэлсэн санал оруулжсэн шүү дээ. Хөдөө аж ахуйн их сургууль болоод бусад мэрэгжлийн одоо ноу-хау гаргадаг шинжлэх ухааны бүх байгууллагуудыг татаж оруулах яшиг. Энэ хөдөө аж ахуйд нь өгчий. Тэгэхгүй болгоо тэгээд нэг хэсэг нь болгоо тийшээ боловсролын яам руу очиод нэг хэсэг нь болохоор одоо шинжлэх ухааныхаа байгууллага руу очичоо тэгээд энд нэг гар хөлгөө тэгээд сайхан амар ярьдаг юм байдал бий болчиход байгаа байхгүй. Санд нэг байна танд.